ингээд нэг төрөмтөрсөн 3 төрөм болсон. Ингээд тэрнийхээ төлөө юм хиймээр байна. Хийхгүй байна зарим нь. Зарим нь хийчихэл байгаа. Харагдах, зарим нь харагдах, зарим нь харагдахгүй байна. Хийхгүй байна. Хиймээр байна. Тиймэрхүү байна. Артмыга батараа ядуурч байна. Ядуурсныг ботгол хэрэгтэй одоо. Артм үрхээр ядуурч ирсэн. Одоо мах одоо хэд болж байна. Одоо тэд нар одоо мэдэхгүй байгаа шүү дээ одоо. Өөртөө гол сайхан. Чөлөөтэй мах. Эдэл авч чаддаг. Артмыга ботгоч одоо. Миний бодлоор улс төрийн улсууд сонгуул болохоор ард иргэдээ санджаа бодож хэлчихлээ. Цалин улс нэмлэг гэдэг байгаа шүү дээ. Багш нарын ялангуяа ингээд төрийн албан агчид гингууд багш нар олоод эмчнэрийн цалин нэмлэх гэдэг байгаа. Яг үндэ энэ чинь академийн гоо дахиад төрийн албан агчид бүгднийхэн цалин нэмэгдэн шүү дээ. Тийм гол эдрийн нэрээр ингээд нэмж байгаа юм шиг цалингаар бас ингээд төрийн албан агчид бүгд өндөр цалин авна шүү дээ. Цалин дагаад нэмэгдэн. Тийм гол нөгөө энэс сургаар баахан зүгээр жирийн бараануудын бүгд нэмэгдэх байхгүй. Тэгээ шаал тийм яашгүй аль алиндаа жишгүй нэг иймэрхүү үнийн өөрчлөлт юм уу тийм хүн болоод байгаа байхгүй. Тэгэл ерөнхийдөө бол энэ тал дээр уул нь яг тэр шодроход үнийн өрсөлдөөний хянах зүйлс төвчлөний тийм байдаг шүү дээ. Тэр мөрний яг сайн ажиллаад ингээд үнийг нэг хит хөөрөгдүүлэхгүй байхлаар зохион байгуулж чадчих. Тэгэхгүй тэгэл цалин нэмэх гэж энэ үн өслөө гэл нэг өөртөө тэгж худлаа шум тараагаад нэг юм байна. Яг энэ сонгуул болохлаа зэрэг ингээд юм өөрчилдөг. Сонгуул болохлаа зэрэг бие биенээ муучилдаг. Энэ үйл явдалд миний бие жоохон сэтгэл санаа гондоохон байна. Яг биднээс бол сайхан үед амьдарч ирсэн. Тэний нэг ярихад зэрэг хуучинсаг үзэлтэн дарангуйлагч нарын ажил гэж ярьдаг юм. Одооны 76 гишүүдэд болж байгаа хүн эрхэл биш байгаа бах. Ховорхондоо ховорхон. Сайхан амьдрал 2 сая гарan одоо 3 сая ирэхгүй хүнийг сайхан амьдруулах сайхан залуучууд гарч ирэх байлгүй гэдэгт итгэж байна. Би бодохдоо бүтээлч байх ёстой. Одоо энэ орчин үеийн залуучуудад биднийг бодох юм бол эрх чөлөөтэй болсон. Одоо бидний үед ингээд сурна ихэд бол мэрэгжил эзэмшнэ ихэд цаанаасаа одоо чин сургууль дороод ийм мэрэгжил эзэмшдэг тийм байсан. Одоо бол хүүхдүүд бол ерөөсөө чөлөөтэй. Сурах ихэд чөлөөтэй, ажлыг ихэд чөлөөтэй. Өөрөө л юу яах хэрэгтэй. Тэр ажлынхаа төлөө, амьдралынхаа төлөө өөрсдөө л тэнцвэрт болж байна. Тэгээд баг тестийн үгэнд ороод намсынхаа шийдвэрийг дагаад тэгээд явж байгаа. Амьд одоо цалин мөнгө нэмлэл гэдэг мөнгө нэмэхээр өмнөх нь үлгэлийнх нь бараа бас дахиад үнэ нэмэгдээд яг л энийг одоо нэг доктортой байгаад болдог бол үнэ амьдрал жаахан дээшил болох байх таа гэж бодож байна. Миний бод. Би бодохдоо сайхан болчихсон сайхан гэж боддог. Би бодохдоо өнөөдрийн ажил маань үр дүнтэй болж байгаа гэж ойлгож байгаа. Яг гэвэл автобусанд өдөрт 2500-аас 3000 хүн давхарсан доогоор аялдаг, зорчдог. Харин энэ удаа жишээ нь би зүүн салааны хэлцээс бол сая давхарсан доогоор ерөнхийдөө бол нэг 100 гаруй хүнтэй чөлөөтэй сайхан уулзлаа, ярилцлаа. Одоо бид сансарт явж байна. Ер нь бол би бодохдоо хүн болгоны сэтгэлд энэ бүхнийг өөрчлөх тэнхээ байгаа гэдгийг надад харагдаж байгаа. Дандаа бүгдээрээ гэрэлтэй гэгээтэйгээр альваг харсан. Энэ болохгүй зүйлийг өөрчлөх юмсан. Бид нар чичээе. Та нар чичээ гэж гэсэн ийм сайхан гэрэлтэй гэгээтэй бодол цаана нуугдаж байна. Хэдийгээр бэрхшээлийг ярьсан ч гэсэн. Бид бэрхшээлийг эрхшээлтэй оруулах, цаашлаад асуудлаас гарцыг болох боломж байгаа. Би бодлоо замын дэвжлэг багтаасаа гэж бодлоо. За ингээд бид бүхэн хамтдаа зорчиж байна. Тэгэхээр таны бодлоор ер нь одоо таны өдөр тутмын ажлын хэв маяг цаашлаад ингээ автобус одоо нийтийн тээврийг ингээ жолоодоо явж байхад бол нөгөө албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдана гэдэг шиг биш л байх мэдээж. Энэ цонхоор бүх зүйлийг харж байгаа. Олон төвчний амьдралтай хүмүүсийг та нүдэрээ хараа явж байгаа. Тэр утгаараа таны бодлыг сонсох нь хамгийн зөв байх гэж би бодож байна. Таны бодлоо.
Зарим одоо энэ автобусны буудлуудыг одоо ингээ харж байгаад өрн жижиг дэргүүд болцсон. Тэгээд том дэргүүд автобусуудын буудлын дээр бол одоо жижиг микро аврын автобус жижиг дэрэг нэгдүгээр ингээд явах бид нар одоо цус салааны эцэс одоо 13 дэх одоо хичнээн цаг болж цаг бараг 20 минут цаг 10 минут явах газар одоо цаг 30 минут явж ирж байна. За замын төвчрөлийн хувьд бол нэлээд хүндрэлтэй байна. Таавагдан ч одоо энэ зургаар авч явах, бичлэгэж явах. Тааштай бас энийг анхаарч үзэх. Төр засаг анхаарах байлгүй дээ. Өөр зүйлгүй байл та. Та ингээд жодоо өрөө явж байхад их олон зүйл бодно үсттэй. За магадгүй одоо гэр орондоо санаа зовно те. Заримдаа утсаар ярина. Заримдаа магадгүй энэ олон одоо машины төгжрөл те. Энэ болгонд одоо бухимдна. Маш их зүйлийг л бодож байгаа те. Бодлого яг энэ зам тээврийн одоо автобус дүн тээвэрлж яваа автобус. За нэгдүгээр игнэд одоо энэ жижиг дэргүүд болчих их байна. Би бодлоо автобусны гуураасаа гэж бод. Ард түмний бодгож ёстой. Энэ замын төвжирлийг бид бодгож ёстой. Энэ суугаад явж байгаа хүмүүсээс иймэрхүү үг гарч байна. Нэгсэндээ бид бодгож ёстой. Би бодохдоо бид бодгож ёстой юм байна. Тэгээд одоо дараагийн буудлын дээр би буугаад автобус хүлээгээд сууж байгаа хүмүүсийн бодлыг нь сонсъё гэсэн бодол байна. Хамтдаа буу. Энэ автобусны буудлын дээр автобус хүлээгээд зогсож байгаа монголчуудтайгаа сайхан ярилцъя гэж бодсон юм аа. Ингээ хамтдаа ярилцъя. Би бодохдоо гэж шөлөө тэн дээр 13 дараагийн автобусын буудлаас үргэлжилж байна. Бид сая зүүн салаагаас ирлээ. Автобусанд суугаа явж байгаа олон зорчигчтой гэж ярилцсан. Тэгээд би бодохдоо гэдэг бол чөлөөтэй. Хүн болгон бодолтой. Хүн болгон нэг зүйлийг бодож байгаа. Магадгүй та болохгүй бүтэхгүй зүйл танд байгаа. Болж байгаа бүтэж байгаа зүйл байгаа. Тэгэхээр таны бодлыг сонсъё гэж бодсон юм аа. Хан одоо яхав та ингээд унаага хүн цөөрүүлчээр ингээд явж байна. Тэгээд унааг уучаад явж байна. Одоо төв замын тэрэгэл буруу байдаг бол миний буруу байдаг юм байна. Хан ингээд унаагаас үргэлжлэн унааг уучаад хуугаад явж байна. Тэгээ заавал балгах шаардлагатай юм уу? Шаардлага болчихсон биш. Төв замын тэрэг буруу болчиход одоо ингээд хаалгатай нь бүгдний араа хаалгатаад зөв болоод өнгөтэй миний буруу. Энэ төв замын тэрэгэл буруу байдаг юм байна. Хан унаа хонох гэж яваад яах вэ? Ингээд төв замын тэрэг төв зам гэдэг яагаад төв зам гэсэн? Бохтамнаас яагаад миний тэргийг орж ирээд буруу болчихсон. Тэгээд тэрнийг л одоо би шүүх тандмаар байна. Яа хаана. Тэг олсон хэдэн төгрөгөөрөө тэгээ заавал архиа авч уух шаардлага байна уу? Уг нь хэрэг байхгүй юм байна. Харин тийм байх. Энэ нөгөө амт хүүхдүүд Уруу татаад байгаа ч тийм. За энэ самар зараад хэр удаж байна? Одоо 3 дахь удаага л гарах юм нэг. Нэг цууны талх хоёрын мөнгө одоо тийм 10 хэдийг зараад 15,000 төгрөг болчихсон. Тэгэхээр би бодохдоо Монголын залуучуудыг бас ахмадаа хөндлөдөг. Бид нар өнгөрснөөсөө суралцаж өнөөдөртөө дүүцүүлж ирээдүг харсан ийм сайхан алсын хараатай амьдрах ёстой доо гэдгийг боддог. Тэгээд эмээ бас уртуудаа аслаарай гэж тэмдэглэе. Тэгээ би бас тийм самар авчих уу. За сайн байна уу эмээ? За 8 амжилттай үстэй. Би бодохдоо гэдэг одоо энэ эндэр аялж байгаа маа тэгээд би бодохдоо бол хүн хүндээ итгэж хүн хүндээ тусалж явах хамгийн дээд юм уу даа гэж боддог юм да. Одоо надад энэ унтаага зээл авдаг нэг бүдүүр хүн би одоо нөгөөх нь нэрийг мас нөгөө 50% авдаг ганаа гэдэг залуу. Энэ одоо дандаа 10 хэдэн жил надад тусалж байна шүү. Энэ бол хүний одоо ёстой би бодохдоо энэ шиг л хүн бүхэн байвал сайхан юм даа. За баярлалаа юм аа. Уртудаа наслаарай. Тэгээ таны бас ашиг орлого их сайн байх болтугай юм үсье. Таасан би бодохтой нэвтрүүлгийг би үзтгээ. Би шөнө харагддаг шүү дээ. Ингээд эндээс яваад анцаа марах байлаа шүү дээ. Тэгээ очиж цай унтаа угаад зүйлээ сольж байгаа би бодохтойг үзнэ. Ер нь зөв байдгийг шүү. Тэгээ би бодохтой бол юу яадаг юм аа. Хүмүүс би энэ бол олон түвний юм шүү дээ. Нэг бодлын илүү өгч юм шиг зөвлөдөө.
Ингээд хүн хогшүүлж яхад энэ зам сэрвч нарыг хүн хараагаад өрдөнө гардаг юм аа. Би бодохдоо бол өөрөө хог хаяхгүй юм уу? Аль эсвэл тэр тоос босч байгаа шүүрийг тоос босгооргүй шүү одоо хамж авдаг тиймэр тэр хүн бодоо сольж чаддаг бол сайхан юм аа гэж би боддгийг. Тэгээд хог зөвлөж байгаа хүмүүсийг миний дэрэгдүүлж хог хаяхтай бодолтой хайжээ бити хаяарэ гэж би бодохдоо гоё захимаар байна та. За баярлалаа юм. Би бодохдоо Монголд 2 цаг. Үдээс өмнө, үдээс хойш. Автобусыг цонхоор ингээ хараа явж байгаад ард түмний маань амьдрал бас тийм сайнгүй байгаа нь харагдаж байна. Ягаад гэвэл бас энэ зорчигчдын маань сан сэтгэлийг сонсоход бүгдээрээ л тэнд нэгэн бухимдал байсан. Гэхдээ тэнд бас нэгэн горилдог байсан. Би хүний нутгийг хайрлахаас илүүтэйгээр өөрийнхөө нутгийг хайрлая гэж боддог. Сингапур хүмүүс Малайз руу орж шүлсэн хаяхаараа би эргчлөөгөө идэж байна гэж хэлдэг. Монголчууд болохоор магадгүй Бээжинд очихоор, Японд очихоор хогоо хайдгүй, хогийн савыг нь хайгаа явдаг. Тэ чи яаж байгаа юм бэ гэхээр энд хогоо хайж болохгүй штэ гэж хэлдэг. Тэгээ Монголд ирэхээр удамжиндаа хогоо хайдаг. Монголчуудаа хүний нутгийг хайрлахаас илүүтэйгээр өөрсдийнхөө нутгийг хайрлах ийм сайхан сэтгэл та бүхний зүрхэнд үргэлж асаж байгаа ёстой. Би бодохдоо бидэнд боломж байна. Би бодохдоо Монгол маань би бодохдоо 3 жилийн үүтэй орон сууцны гар бүрний ажил хийдэг. Би бодохдоо ерөн бүгд маань сайдын амтаа Мэдээ. Би бодохдоо 4 жил манкар сайхан болчихсон. Монгол толгой хүнээс чухал байдаг. Би бодохдоо Мэдээ.